Бэрцэр ингээ хавуулаа. Би лавга боксинг компетишны клуб явдаг л та. Тэгээд анх 7 настай явж эхэлсэн. Тэгээд ер нь бокс их сонирхолтой байсан болохоор ингээд бокс ямаар байсан чинь харин манай нэг юу хадам ах гэх юм уу да. Үеэл ах маань нэг US боксинг 2 удаагийн дэлхийн авраг байсан билээ. Лавга. Тэгээд баярлаа. Тэрнийх ахыхаа клубт яваад тэгээд 2 жилийг ахыхаа клубт тоглож өнгөрүүлсэн. Тэгээд олимпийн гараанд лайла гэж хайцсан. Тэгээд ерөөсөө ороогүй. Ерөөсөө манай нэг багш нар л зааж өгсөн. Гэтэ тэрнээс өмнө бол нэлээ их бэлтгэл хийсэн. Гараа дээр гээд. Гараа дээр бити гараа болгоодээ эрүүгээ доор. Ерөөсөө цоглоо гэж бодоход ерөөсөө онсон бол дахиад цоглох гэдэг. Тэгээд цохих үед оноо авахад ер нь надаа ялсан юм шиг мэдрэмж төрдөг. За би баг ялцлаа да ингээд оноогоороо тэргүүлчлээ дээ гэсэн нэг гоё нэг мэдрэмж төрдөг.